Гурилын одоо импортын татварыг за өмнөх парламент бол одоо тэглэх шийдвэр гаргаж ирсэн. За одоо энийг эргүүлээд одоо дахиад гурилт хижээлийн импортын татварыг одоо тэглэсэн шийдвэрийг хүчингүй болгох хуулийн төслийг одоо санаачлаад явж байна. Ер нь одоо та бол тариалангийн бүсээс сонгогдсон гишүүн. Ер нь энэ тариалангийн асуудал юу болов? Гурилын одоо үйлдвэрлэл хэр хэмжээнд очив? Ер нь энэ одоо засгийн газраас өргөн барьсан одоо энэ хуулийн төсөл хэр зөв зөвтэй байв? За өмнөх парламентын үед энэ асуудал орж ирээд одоо гурилын импортын татварыг тэглэх асуудал орж ирээд би бол одоо эсэргүүцчихсэн. Эсрэг байр суурьтай гишүүд маань цөөнх болж ирсэн. Тийм учраас одоо батлагдаад явсан. Харин одоо энэ одоо тогтоолыг хүчингү тооцох тогтоолыг би бол дэмжиж байгаа. Манай одоо Монгол улсын хувьд хамгийн чухал аюулгүй байдлаа хангах зүйл бол хүнстэй холбоотой. Хүнс эрүүл бийжиж хүн эрүүл байдаг. Тэгэхээр нийгмийн эрүүл мэндэ бодсон чиг тэр аюулгүй байдлаа бодсон чиг тэр ер нь хамгийн чухал хүнснүүдэд дотооддоо өөрсдөө хангадаг болох ёстой. Тэгээ ерөнхийлөгчийн хүнсний хувьсгал гээд аян хэрэгжээд бид нар анх удаа гурилын хэрэгцээгээ дотооддоо 100% дөнгөж болсон байхгүй юу? Сая 2023 онд дөнгөж 23-24 онд дөнгөж одоо анх удаа хэрэгцээгээ хангадаг болонгуудаа эргээд татвараа тэглэнгүүд Оросын одоо удаан хугацаанд хадгалсан стандарт шаардлага хангахгүй ийм гурилууд орж ирээд тэрийгээ одоо хямдханаар зараад байна. Тэгэхээр энэ бол одоо монголчуудын эрүүл мэндийн хувьд хүнсний аюулгүй байдлын хувьд байж боломгүй гэж би үзэж байгаа. Тийм ч учраас бид нар эргээд гурил хижээлийн импортын татварыг нэг талаас одоо бас дэмжлэг чухал биш дээ. Аль ч улсад одоо Япон улс ихэд хамгийн гол хэрэгцээ цагаан будаагаа байнга дэмждэг, байнга төрийн бодлогоор дэмждэг. Тэгэхээр эн чинь тийм бодлогын стратегийн бүтээгдэхүүн гэдэг талаас нь бид нар харах ёстой гэж үзэж байгаа. Үүнээс гадна бид нар Атрын одоо 3 дугаар аян, одоо 4 дугаар аянгээ явж гин асар их одоо хөрөнгө нөөц хугацаа зарцуулж иж энэ газар тариалангийн салбараа унтсан байхад нь буцаж босгож ирсэн. Атрын 1-р аян бол Монгол улсад аж үйлдвэрийн хувьсгалыг авчирсан. Монголчуудыг талах тариагаа өөрсдөө хийдэг болгосон ийм том хувьсгал байсан. Гэтэл одоо 90-ад онд энэ газар тариалангийн салбар унсыг бид нар сэргээх гэж Атрын 3 дугаар аян гэж маш их хөгжөлмөр зарсан. Одоо 4 дугаар аян гэж зарлагдаад явж байна. Тэгэхээр одоо бид нар дараагийн тариаланчдын дараагийн үеэ бэлдээд явж гин. Зарим одоо тариаланчдын маань үр хүүхдүүд дараа үеийн одоо 2 дугаар үеийн бизнес эрхлэгчид болоод ингэ явж байхад нь буцаад энэ салбараа унгаачих юм бол энэ залуучууд чинь хэн ч энэ газар тариалангийн салбарт орохгүй шүү дээ. Тэгэхээр бүх талаа харсан одоо хараад дүгнэх юм бол бид нар энэ гурил хижээлийг гадаадаас оруулж ирэхдээ татвар авах ёстой. Дотоодын зах зээлээ үйлдвэрлэгч нараа хамгаалах ёстой гэж үзэж байгаа. Одоо ингэж байгаа шүү дээ. Зарим гишүүд ингэж ярьж байна л да. Яагаад ингээ гадны үйлдвэрүүдэд өөрчлөлт хийж чадахгүй байгаа юм бэ? Өнгөрсөн хугацаанд одоо өчнөө зээл татаас дэмжлэгийг төрөөс олгосон шүү дээ гэдэг зүйл ярьж байна. Өрсөлдөөний асуудал яригадаад шүү дээ. За гадаадын тариаланчид болон үйлдвэрүүд бол economies of scale гэдгийн хэмжээний үр ашиг хүртдэг байхгүй юу? Маш том газар нутаг талбай дээр за зарим нь бол бүр цаг уурын тааламжтай нөхцөл байдал тариалангаа эрхлээд тэгээд тэрийгээ одоо дэлхийд дахнаар гаргаж идэг. Тийм учраас 1 кг гурилын өртгөн маш хямдхан гарчдаг. Манайх маш жижигхэн зах зээл. Тэр гадаадын үйлдвэрүүд бол манай зах зээл бол тийм сонирн биш. Зүгээр ингээл нэг жоохон л юм байгаа. Тэгэхээр ийм нөгөө нэг яг тэр бодит эдийн засгийн зардлын талаас нь харах юм бол тийм олон том зах зээлд үйлчилж байгаа үйлдвэртэй жижигхэн үйлдвэр хизээч өрсөлдөх боломж байдаггүй. Энэ хууль бодлогдвол яг уу? Энэ хууль одоо сая гайлын татварыг тэглэсэн тогтоолыг хүчингү болгох энэ хууль маань батлагдахгүй байх юм бол газар тариалангийн салбар маань ер нь бол уналтанд орно. Тэгээд тариаланчид маань одоо улаан буудаа тарихаа болоод магадгүй одоо хятад руу бид нар экспортлоод байдаг шар апс ч юм уу. Тиймэрхүү зүйл тариал тэгэл ерөөсөө энэ үнэтэй хөрсөө, эрүүл хөрсөө гадаад руу л одоо зориулсан бүтээгдэхүүнд бид нар хэрэгэлдэг ийм л болж байна. Бас нэг асуулт. Бас орон нутагт ажиллаад ирсэн байна лээ. За
ер нь үе үед ярьдаг өмнөх парламент ч гэсэн яригдчихсэн. За төрөмчт компаниас ч их хэмжээний одоо мөнгөөр яг энэ бас тодорхой төслүүдийг хэрэгжүүлсэн боловч яг бодит байдлын хэрэгжилт та бас ямар байгаа талаа. За сая манай энэ ариун цэврийн байгууламжийг ерөнхий боловсролын сургууль цэцэрлэг дотор байранд одоо байгуулах ийм ажлын хэсэг маань Сэлэнг аймаг, Төв аймаг, Орхон мөн Хөвсгөл аймагуудад ажиллаад ирлээ. Тэгээ Хөвсгөл аймаг хүртэл зорьсон ямар учиртай юм бэхээр одоо 48 дугаар өргөргөөс хойш ийм цэвдэгтэй газар нутагт манай жорлонгууд хөлдөж байгаа ийм мэдээллүүд байгаа учраас яг газар дээр нь тэр дархтын хотгорт байдаг улаан уус хүртэл яваад одоо Улаанбаатараас 1000 км яваад ирсэн л дээ. Тэгээд яг ингээд очихоор жорлон бол цэвэрлэх бие агуулмж эколос систем гээд одоо бохироо 98% цэвэршүүлээд саарл усаараа магадгүй гал унтраахад ашиглах ч юм уу зүлэг ногоо мод увслахад ашиглах ч юм уу ийм боломжтой ийм жорлон бол барьсан байна. За тэгээ сургуулийн албан хаагчд бол ийм өвлийн хүүтэнд манай энд чи хасах 50 хүрдэг ийм газар. Тэгээд дотроо найлтаа болсноор малчны одоо 6 настай хүүхэд ирээд жорлонд ороод ингээ сайхан байна. Багш нар маань ч гэсэн сайхан байна. Өмнө нь жоохон хүүхдүүдэд нэг нэгээр нь дагуулж ингэж найлд оруулсаар одоо хичээлийн цаг дуусгах юм ч тохиолдол байдаг байсан гэдэг ийм асуудлууд ярьж байна л та. Тэгэхдээ яг ингээд жорлон маань очиод цаашд ашиглалтын асуудал нэлээд санаа зовлж байна. Нөгөө цэвэршүүлсэн саарл усаа саруулах одоо бохирын машин байхгүй байна тий. Аль ч сумд юу н байхгүй байна. Тэгэхээр энийг одоо хэн хариуцаж бохирын машиныг худалдаж авахын, хэн ажилуулахын, энэ сум дунд ингээд яваад хэн саруулаад лага цэвэрлж явах хэвээр. Тэгээд тэнд одоо байгаа хүмүүсээс энэ лагийг одоо яг цэвэрлэх технологи аргыг мэдж байгаа хүн байна уу гэхэд байхгүй бас. Тэгэхээр бид нар цаашид энэ бүх суманд ямар ч хэлсэн энийг саарл усаа яах юм гэдгийг ингээд шийдсэн цогц систем байх хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр ажлын хэсэг байнгын орооны ажиллаж байна. За одоо бас нэгэнт ингээд буруу ашиглаад эсвэл бохирын машин цэвэр усны машингүйгээс болоод хөлдсөн юм жорлонгуудаа бид нар буцаж засаж сайжруулах хэрэгтэй байна. Тэгэхээр энэ жил ихэд ерөнхийдөө бүх сургууль цэцэрлэг дотор байраа нөхөн жорлонгүй болгомоор байна. Тэгээд одоо жишээл улаан уул сум бол суманда анх удаа дотор ариун цэврийн байгууламжтай болж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нэг ёс маягийн юм ажил болоод байна л да. Тэгээд нөгөө зарим хүүхдүүд нь албан хаагч нар нь дотор жорлонд бийцсэн тухгүй нөгөө сурсан дассан гадаа жорлондоо бийцсэн тухтай байдаг ч юм уу тэрийгэ төвөгшөөгөөд цэвэрлэхийн төвөгшөөгөөд хэрэглэхээ төвөгшөөгөөд байгаа асуудлууд бас ажиглагдчихжээ. Бидний одоо ирэхэд зориулаад зарим сургуулиуд бол ингээд цаажтай ариун цэврийн өрөөгөө цэвэрлээд ингээд үзүүлж явах жишээний. Мөн одоо дотор нойлын цайс гар одоо угаах савнч байдаг юм уу тийм зүйлүүд зарим сургууль дээр нь байна, зарим дээр нь байхгүй. Тэгэхээр энэ хүмүүсийг хэрэглээг нь одоо нэлээд хэвшүүлэх ийм соёлын асуудал бас нэлээд чухал байна. Тэгэхээр бид нар энэ дээр бас олон сургалтууд за мөн одоо аймаг сумын засаг дарга нарт үүрэг хариуцлага ногдуулах гэдэг ийм араас нь бас ажил хийх шаардлагатай байна. За баярлалаа.